Сайн байцгаана уу? Налгачуудаа хайртаггүй. Мэндчилгээ хүргэлтийн хамт олноос та бүхэндээ ээлжид шинэхэн дугаараа толилуулж энэ цаг мөчид нарт хорвоод мэндэлсэн нандин сайхан өдрөн тохиож байгаа хайртай эмээ Марусиада хэмээн хаяглаж алс холын Польш улсад суугаа амин хайртай ач нар болох хишиг дэлгэр Батчир нарын зүгээс илгээсэн гинтийн бэлгийг уламжлах гэж байна. Хамтдаа дотгошоорч энэрл хайрын дээд нь болсон эмээг нь гинтийн бэлгээр баярлуулцгаая. Сайн байна уу? Марусиагч мөн үү? Мэндчилгээ үргэлт маань үргэлжилсээр яг энэ цаг мөчид эрхэм нэгэн сайхан бүсгүйг зорин хөрөлцөн ирээд байна. Дэргэд маань бас ээдээ хэн бүхний танил болсон эрхэм сайхан эгч Марусиа эгч маань энэ удаагийн нэвтрүүлгийн маань зочноор залран ирсэн байна. Энэ өдрийн мэнд хүргэе. Баярлалаа. Марусиа эгч гадаа ямар гоё байна. Хэдэн өдөр чихтэйхэн хөөтөрсөн чинь өнөөдрөөс бүр яг л нэх гоё зуны дэлгэр өдөр шиг налаагаад л маш сайхан өдөр үргэлжилж байна. 2 дугаар сарын 26-нд хэмээх энэ эрхэм өдөр таны хувьд ямар өдөр вэ? Хамгийн гоёсэн баярт мөч. Ээжтэй аавда ууган охин болж энэ нартад мэндэлсэн миний хамгийн чухал өдөр. За тэгэлгүй яах вэ? Тэгэхээр одоо энэ бичлэгийг үзээд сууж байгаа налаагчууд баг ихэнх л миний эгчийг таньж байгаа болов уу гэж бодож байна. Хорвоод мэндэлсэн хосгүй баяр төрсөн өдрийн мэндийг нийт налаах нутгийн зон олных нь өмнөөс дэвшүүлж байна миний эгч. Төрсөн өдрийн мэнд хүргэе. Баярлалаа. За Марусиа эгч маш гоё баяр эхлэх гэж байх шиг байна. Хүүхдүүд одоо цөмөөрөө цуглаад хайртай ээжигээ баярлуулна гэсэн халуун сэтгэлтэйгээр энэ өдрийг өгтөж байгаа. Харин дүүгийнх нь гарт ийм гоё цэцгийн маглаа байна. Маш холоос танд гэж хаяглаж ирсэн байна. Тэгэхээр ер нь бэлгээ гардуулахаас өмнө танаасаа нэг асуулт асууя. Сэтгэл зүрхэндээ таамаглаж байгаа хүлээж байгаа юм байна уу? Тэгвэл зөндөл юм байгаа даа нөхөө. Тэгвэл тэр олон зөндөө хүмүүс дундаас хоёулаа эргэлзээ юугаан тайлж энэ мэндчилгээний утга учирыг тодорхой болгох үүднээс эхлээд танд хаяглаж ирсэн сэтгэлийн үгийг нь сонсон юм Марусиа эгч. Хэрвээ сайн сонсвол хэн гэж хүн ямар учиртай мэндчилгээ хаанаас явуулсан бэ гэдг нь тодорхой болох юм шүү миний эгч. Наран эргэлттэй амьдралын харгуйд насан эргэлттэй төөргийн гүнд ачлал хайран бидэндээ л гэсэн амьд тарин эмээ минь та сайн суунаа гэж хаягласан байна. 10 сар амьд ээж тантай хүй холбоогүй ч гэсэндээ ах үе гинэн үеийн шүтээ минь та минь билээ. Үрийн минь үр гээд намайг үнэрлэх мөн чих дуртай да миний эмээ. Үр зулцэг минь гэж эрхлүүлэх нь нэг л сайхан дотн байдаг да эмээ минь. Нэлэх хүүхэд настан буурай адилхан л гэгддэг. Нас ихын хэрээр уян зөөлөн болох юм да эмээ минь. 5 чихрээ ач нартай өгнөө гэд авдарандан хадгалсан аавыг минь орчлонд хүмүүн болгож төрүүлж өсгсөн тэнгэрлэг ижи тандан сүгдэн өргөё. Эмээдээ дэндүү их баярлаж явдаг шүү. Танда хязгааргүй хайртай хэмээн энэ цаг мөчид энэ мэндчилгээ маш холоос алс холын Польш улсад суугаа амин хайртай ач нарын зүгээс ач охин хишиг дэлгэр ач хүү Батчир нараас нийлгээсэн байна. За тэгээд энэ хөөрхөн хайр шингэсэн мэндчилгээг танда өргөн барьж байна. Хүлээн авна уу миний эгч? Ави минь ээжи ач тун буурал эмээ минь ачийн хайрыг үзнэгээ далдарч зовжл суунуудаа Марусиа эгч энэ мэндчилгээ их холоос бас их эртнээс ирсэн эмээгээл баярлуулчих юмсан гэсэн эгэлгүй сайхан ач нарын мэндчилгээг өвөртлөөд ирсэн. Хэлэхдээ утасны цаанаас хоолой нэлийн зангирангүй байлээ. Хүний орчлонгийн жаргал зовлонгийн алинд ч хөөх юм уу эмээ минь л түшээд авсан болохоор өдий зэрэгтэй хүн болж яваа шүү. Бидний өмнөөс чин сэтгэлээсээ сайхан баярлуулад өгөөрэй гэсэн. Одоо тэндээс охин нь бас бичлэгтэй явж байгаа. Хоёр өрн үзээд эмээгээ яаж хүлээж авсан бол юу гэж хэлэх вэ гэд харж байгаа бах. Мэндчилгээний эзэд талархал дэвшүүлье. Энэ сайхан өдөр миний хоёр ач болж нарт ороод намайг эмээг их тийм хүндтэй нэр хүндийг олгож өгсөн хоёр ачтай эмээ маш их баярлалаа. Тэгээ хүний газар миний хоёр хүү биеэн бодож ирүүл сар болж сансан үүсээс
өргөжлөн бүтээгээд эмээдээ удахгүй хүрээд ирээрэй л гэж хэлье да. Хоёр үүд маш их баярлалаа минь. Хайртай шүү л. За баярлалаа. Тэгээд Марусын их чи манай Монгол түмэнд нэг дуу байдаг штэ. Өөрөөс нь ч илүүгээр хайрлаж өсгдөг өр зүрхний нандан эмээ минь гэдэл дуу хүртэл байдаг. Тэгээд өөрөөсөө ч илүүтэйгээр өөр дээрээсээ унгуулгыг өсгөж хүмүүжүүлсэн өрсөн таныхаа очийг өшөө илүү ихээр хариулах уул шиг том бодлын дор дараатаа яваа шүү. Тэгээд тандаа төрсөн өдрийн мэндийг хүргэе. Удахгүй бас Монгол түмний минь сар шинийн баяр айлчлан ирж байна. Цаамын сайхан шинлээрээ айлчлан ирсэн настай нь аз жаргалаар дүүрэн учран зодгсон нас ноён гişгэр дүүрэн байх болдог бай. Тэр өрлөөр Батөршгөө танаа хамт олонд ч гэсэн ажлын амжилт хүсье. Дандаа хүнийг ингэж баярлуулж яваарэ гэж хүсье. эн тойруулаад налайсан имэми ачлал хайранд тань дандан үлгидүүлж ангэр үргэсчин дулаахан өслөөдөө таниасан цацарсан хайрын наран болж талын энгэр үрсэн торндоо